За намайг Жижиг Сүрэнгийн Бадрал гэдэг. За үндэсний өвхийн аймгийн Арслан цолтой. За үндэсний өвхөөр одоо 2005 оноос хойш 8 дугаар ангиас сургуулийнхаа биеийн тэмрийн багш Батулга багшийнхаа сексэнд орж одоо 2 жил гарan хичээлээд тэгээ 2007 онд 11 дугаар ангиад төгсөөд за тэгээ Төмөр замын дээд сургуулийн сэтгүүрийн инженерийн анги аваад тэгээд 2007-оос 2011 онд одоо Галаадрах багштай Т4 ангийг төгссөн байж байгаа. Тэгээд тэр хугацаанд одоо 2007 онд оюутан болж манай би сургуулийн Төмөр замын дээд сургуулийн биеийн тэмрийн багш Сүхбаатар Арслан маань одоо яг сургуульд үндэсний өвхийн дугуйлыг хичээлэлдэг байсан. За тэнд дугууланд ороод тэгээд ерөнхийдөө яг мэргэжлийн үндэсний спортын хичээлч гэсэнтэй. Ерөнхийдөө Дархуул аймгийнхаа авраг шалгаруулах барилдаанд одоо 7 дугаар багшийн нэрэмжтэй гэл жилүүд бүхэн дэмжсэн, үндэсний өвхийн дэмжсэн гэл өдөөний хөгтүүчнийг авч жилүүд дүнсгэхгүй аль алинд нь тэгэл зохиогдсон болгонд нь ороод сумаасаа Шарангол сумаасаа ирэл оролцдог байсан. 2007 онд тэгэл яг 9 сарын 15 дарал нэг секцэнд анх орж байгаа шүү дээ. Тэгээ би нэг саксны секцэнд орё гээд бас Сүхбаатар багш саксны секцэд жилдэг байсан. Тэгээ орё гээд атсан чинь чи ер нь барилдах дуртай юу гэдэг. Чи өндөр хөвгт байсан. Метр 85 та. Тэгээ жим бол нэг 70 орчим л байсан. Тэгээд манай Сүхбаатар багш манаас чи ер нь сакс гэж яхаар үндэсний өвхөр хичээлээ үзгүй. Тэгээ сургуулийн ажлын зааламжууд ламжийн спортоор гэж байдаг. Ламжийн спортоор дээр бэлтгэл хийсэн. Тэгээ нэг жил бэлтгэл хийгээд тэгээд нэг жилийн дараа 2008 онд энэ Сэлэнг аймгийн Орхон сум шууд дөрүүлээд сумын зам болсон. Хамгийн анхны наадамд одоо нэг жил хичээлээ тэгээд сумын зам зогсчихсон. Баярлалаа ээж авдаа хэлгээл. Хойчос 8 омож нэг амар уцмуцтай гэж хүний уцмуцл гуйж л ярьдаг байсан шүү дээ. Тэгээ хэлгээ хэлж чаддгүй. Тэгээ бараг 7 хоногийн дараа нэг сүлжээ мүлжээ ороод тэгээ нэг хилд болгосон чинь ээж аваа итгэдэггүй надаа. Сумын зам бас Улс аймгийн алдар салтай хүчит 128 бүхөөс шалгарч үлдсэн аймгийн мандай зам Бадрал заан цолны явцлыг хангаад байгаа сумын залуу зам Батбаяр нар тал талын 448 засуулан анруулсаар төв цэнгэл хүрээлэнгийн торгон ногоон талбайд дэвэн дэлсээр гарч ирлээ. За аймгийн баяр наадамд 4 удаа 6 даваад байна. Бадрал зам 3 дахь удаага тэргүүн барийн төлөө 2021, 22, 24 онуудад дараалан үзүүр дөрөв азалж байна. Батбаярын дээр ташаач эрен ливгүүд эрен шийдэмгийн барилдаантай урагшаа явж өрөлддөг. За сайхан баруунтаа залжуулцгаа. Тэгээ би чинь одоо бас нэлийн хожуу арслан боллоо шүү дээ. Манай аав ээж чинь байнгын л ирж үздэг байсан. Түрүү жил 24 онд л ирсэн их л баяр хөөртэй л үйл явдлаас манай одоо намайг дэмждэг бүх хүмүүс л их баяр хөөртэй сайхан. 12-ны өглөөж байгаа инээд сэрлээ шүү дээ. Тэ би чи бас баярын нулимс байгаа те. Өөр ирэхгүй л бас хүмүүс нулимс унагд юм яг нэг хүн хичээгээд ингээд бүр нэг мөрөөдөл биелдэг гэдэг шидэ ингээд авчих юмсаа гэж би айгүй олон жил бэлтгэл хийсэн. Тэрнийгээ үр шимээ хүртээд ингээд яас авсан даас баярлалаа. Тэр зарим нь бич бараг санахчгүй байгаа. Тэгэл ирсэн. Тэгэл түгдэ орж байгаа бол мэдээд байгаа. Тэгэл дараа нь сүүл бичлэгээ хийсэн. Тэгээд бараг тэр өөснөөж мэдээгүй шүү дээ. Тэгэл сүүлд бас бичлэгээ хараалаас баярын нулимс сонирхсон. Тэгээ манай ээж мэж бол манай гэр бүлийнхэн хамаатан садмаар аягүй хөлсөс манай ажлын хамт олон. Улс аймгийн алдар салтай хүчит 128 бүхөөс Дархан аймгийн Шарангол сумын яриат Улаанбаатар Төмөр замын яриат Дархан татх хэсэг Дархан архан гадын бүхөө аймгийн мандай зан Жигж Сүрэнгийн Бадрал төрүүлж
Арслан цолны явцыг хангада. Манай ээж чинь хөлн айгу өвддөг байхгүй хоёр өвдөг нь. Тэгэл ер нь бас нэлээд удаа явдаа юм манай ээж. Тэгсэн чинь манай ээж бүр тэндээс яг бичлэгэн дээр ингээл нөө хөлн өвдөхөө мартцсан тэгээ гүвцсэн ингээл өрж байгаа байхгүй өөлцсөн тэгэл. Яг л өөр хамт манай ээжийг бас манай ах нар найзууд ингээл ажлын хамт олон энэ. Яг миний хажууд яг хажууд ойрхон байдгүй ч гэсэн жоо хол очиж суучдیں۔ Тэгэл үзэж чаддгүй гэсэн ингээл ямар хэцүү юм бэ? Танай ээжийг харсан чи ингээл цамцаа чи юу хаацсан ингээл юу галах ингээл залбираал ингээл юу байх. Намайг яг нөө барилж байгааг харж чадахгүй. Тэгэл ингээл зах мушгаал ингээл дархай хайрхан одоо нутаг ус руу ингээл залбираал ингээл ямар хэцүү байд юм бэ? Хүүхэд нь арилдах гэдэг юм чи ингээл хүмүүсээс хэлж хажуунаас нь анзаарсан хүмүүс. Наав ээж та их баярлсан. Бүл хүм ярьсан да ер нь сайхан л юм байлаа аймгийнхаа наадамд бас төрүүлээд ордод баярлуулах ч сайхан л юм л. Манай ээж бол бүр үгээр хэлгээ ярихгүй баярлажсэн. Тэ аав нь тэнгэрээс харж байгаа даа гэж бас хэлжлээсэн. Манай авчаас намайг ирэл их үздэг байсан шүү дээ. Аймагт манай энэ ах нар найзууд дүүнэр бүгд мэдэндээ манай авч тэгэл ярьсан тэгэл. Бас амьд зэрэг багт нь бас болж чадсан гэх юм. Өнгөрснийхэн дараа жиллээ. Би бас нэг юмараа бас бахархтай. 10 хэдэн жил, 15 жил, 5-6 жил аймгийн наадмын барилдагтай би ерөөсөө хүнд бууж өгч үзээгүй. Тэгэл өөрийнхөө айл хүртэл барилдах юм те. Тэрүүгээ хүртэл ер нь барилж ирсэн нэг ч удаа ер нь аймгийн наадмыг би бодлоо барилж үзээгүй. Ямар ч байсан нэг өөрийнхөө айл хүртэл барилдах юм тэгэл бэртэлтэй байсан ч гэсэн ер нь тэгэл давал унаад гэл. Тэрэндээ бол одоо харамсдаггүй шүү дээ. Одоо энэнийхээ хүчин даас ингээд сайхан арслан залан төрлөө. Аймгийн наадамдаа нэг төрүүлж хоёр үзүүллээ. Нэг удаа 6 давлаа. Тийм сайхан амжилт гаргасан бас тэгэд. Шантрах үе биш ингээл айгүй олон жил 4-5 онд ингээл тунаал тэгэл цолоо ахиулж чадахгүй үзүр дөрөнд ингээл 2 удаа гарч ирээл ингээл унаал 3 дахь дээрээ л нэг юм арслан болж байгаа. Тэгээс бас олон удаа ингээл яагаад гэж хүн басаа давалдаг ч юм уу л өдөлж чадж байгаа ч тийм. 30 ч бас нэлээд гарчлаа гэж тоолгоо. Бас ингээл спорт чинь залуу насны спорт ч тийм. Гэтэ яг гоо ерөнхийдөө бол би чинь тэгэл өөрийгөө тохируулаад бас ингээл багш нараасаа ах нараасаа бас сургамж зөвлөгөөг нь аваад сургуультад таарууллаа л гэж байна. 19 онд чинь би бас наадам нэлээд төгссөн 5 сар төлөө оглаад 100 хөлөө оглаад луулгаар ингээл бэртлэгийн төлөө айгүй их тамирчин хүндчүүд бэртлэгийн төлөө наадам бас өмжижээ. Наадам ингээл таягтай суугаал ингээл үзэгчээс хэцүү шээ. Тэгэл хүмүүс барилдаал усаа барилчмаар санагдал гэл. Бэртлэгийн төлөө одоо зөндөө шантрах үеуд бас зөндөө л манай төмөр замын ажил амжилж бас хүнд штэ тий. Яг ингээл хажуугаар ингээ спорт. Би ч одоо 11 онд тэгээ сургуулаа төгсч ирээл Улаанбаатар төмөр замынхаа дархан татгасгүй дархан депод хөл аж ахуйн цэхэд анх хөвөлж ирээл тэгэл. Элсчин талбай үйлчлэгч тэгэл засварчин мастер хүлээ авагч тэгэл бүгдийг хэлэдээ тэгэл. Тэгэл ерөнхийдөө одоо болтол 14 жил Улаанбаатар төмөр замын дархан татгасад ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам маань 75 жилийн 76 жилийн түүхтэй юм сайхан байгууллага. За дээр үед бол сайхан олон цолтой бөхчүүд бол зөндөө байсан. За улсын цолтонгууд ч байсан, аймгийн цолтонгууд ч зөндөө л байсан. Гэхдээ эд маань яг хоо ер нь зүгээр нөгөө одоо бэлэн цолонд хүрсэн тийм ээ. Одоо 9 төг бүхийн дивжээ гэж байхад олон бөхтэй байлаа шүү дээ. Яг сүүлийн жилүүдийн одоо яг энэ ажилчин залуучууд дундаас би л ихэд чинь 2005 оноос 3 онд төр замчнаар ажилд ороод 2005 оноос түрүүнд дархан татгасгаас ажлын гаргаа эхэлсэн. 20 жил ажиллаж байгаа юм төмөр замчин. За Бадрал маань бас миний араас яг төмөр замын мэрэгжил эзэмшээд бас дархан татгасагт ирээд ингээд ажиллаж байгаа юм хоёлоо нэг аймгийн юм бөхчүүд гэсэн үг. Одоо бүх талаараа төмөр замчин талаас бол ажилсан залуучууд дундаасаа одоо аймгийн арстан болсон 2 бүх багийн одоо төлөөлөлттэй. Тэгээ яг Бадрал маань одоо анх бидрийг жоохон одоо цол мол авцсан байхад жоох хүүхд ирж ирсэн. Тэгээд төмөр замынхаа
одоо энэ хатуу тий Сахилга баттай ажлынхаа хажуугаар бас уйггүй олон жил одоо бэлтгэл сургуулаач бас салгардуулахгүй дундуур нь бас зөндөө олон бэртлэгийн төлөвлөлтийн янзын саад бэрхшээлийг бол даван туулаад ингээ сайхан байгуулах хамт олон нутаг ус аав ээж одоо хүмүүсээ баярлуулад сайхан ингээд том цол шүү дээ аймаг Арслан гэдэг чинь. Ийм сайхан том цол аваад өнөөдөр ингээд бас зогсож байгаа нь бол бас одоо энэ хүний өөрийнх нь хувийн тэр уйггүй Сахилга баттай ийм сайхан зан чанартай холбоотой хаа л гэж бодож байна. Би чи их нэртэйгээ 2013 онд танилцаад тэгээд 13 оны намар нэг гэртээ орж илаа. Тэгээд 14 онд өөрхөн охинтой болоод 17 онд хөргөө хүүтэй боллоо. Одоо 2 хүүтэй. Миний ард талын бэлтгэл сургуульд одоо ингээл хамаг юм хаяал би чинь ажиллаа хийн буугаал бэлтгэл сургуульд ларын амьдралыг ч одоо их нэрл авч явж байгаа юм чи тэ. Гэрийн бараа арахгүй биш тэгэл өдрийн 8-аар ажилдаа байлаа гэхэд одоо орой 5 өнгөрөөл тараал орой бэлтгэл үнцээ гээл штанга хийгээл ингээл орой 8-9 гээл орж ирж байгаа сайхан халуун хаалцаа тэгэл бүхэл юм яавал харагдаагаар явж байна. За тэгээд миний юм хань ч одоо за ямар ч гэсэн чи тууштай одоо тий зоригтой бэлтгэлээ сайн хийж яхад ингээд амжилтанд хүрнэ л гэж урамшилдаг. 2 хүүхэд бид 3 нард нь байгаа юм чи амжилтанд хүрнэ л гэж зарж болдог гэсэн шүү дээ. Ормогддог гэсэн. Энэ ашигт бас арыг минь баттаадаг артай гэргийдээ бас баярлж талархаж явдаг шүү гэд. Сэлмэр санагдлаа. Энэ бол одоо манай Дарханаас одоо 37-8 км газар байдаг. За Зулцгийн гол гэж газар. 2008 онд Сүхбаатар багштайгаа хоёулах ноёр нь хамгийн анх гарч ирсэн. Би хамгийн анх багшийнхаа хоолыг хийгээл тэр хоёулах нь гарч ирсэн. Тэгээд 17 дахь жилдээ энэ бэлтгэл сургуультайгаа заагаад байж байна. За энэ жилийн бэлтгэл бидэд одоо нэг 50 гаруй бүчүүд бас гарч ийн. За би ч бас барилгын хажуугаар бас ажиллаа. Бас сүрийн хүүхдүүд бас бэлтэж байгаа. Одоо байж байгаа. За тэгэхээр одоо хутгаа зогсож байгаа. Аагүй одоо энэ чи ишээ хутгахын тулд толгой чи ийшээ явах хэрэгтэй байхгүй. Ийшээ ингэ. Ийшээ. Тэгээд цаашаа ингээд энэ сугаа хавч. Наач явахгүй. Зүүн сугаа дарж байгаа байхгүй. Одоо нэг 2 жилийн өмнөөс эхлээд дархныхаа бас үндэсний хөржилөх сонирхолтой хүүхдүүдийг ажлынхаа заваар бичсэн. Тэгэл өөрийнхөө бэлтгэлийн цаг дээрээс нөгөөдөлөө авчирна. Хагас үтэн сайн өглөөгөр хичээлүүл. Тэгээ одоо нэг 20 хүүхдүүд байгаа. Тэгээд анх хамгийн бага нэг 9 настай л ирж исэн. Одоо 11-тэй болцсон. Ерөнхийдөө бас айтайхан болсон шүү. Зарим нь 16-7 хүрчлээ. Дархан хотоос одоо Дархан уул аймгаас бас нэг улсын цолтон төрөөсөө энэ хүүхдүүд онтроос маас улсын цолтон төрнөгдөж яас эргэлзэхгүй байгаа. Тэгээ бас өөрийнхөө чаддаг мэддэг бүхнийг шавнартай заагаад энэ хүүхдүүдтэй бас сайхан Монгол хэрэг хүн гэж ямар хүн байд юм бэ гэдэг юмыг бас үлгэрлэж өөрөөрөө бас үлгэрлэж үзүүлье гэж бас шавнар маань мэдээж бас надаас үлгэр авч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө зөв хүн байх хэвээр. Тэгэл өглөө бичний нэгдэг аваад энд бас гарна. Тэгэл ийм байх хэвээр, ингэх хэвээр, тэгэх хэвээр, дээл хувцыг ингэх хэвээр гэл өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг тэгэл заагаал ингээл бас ажлынхаа хажуугаар бас багшлаад явж байна. Тэгээ сайхан энэ цаг үед өрөлдөж байгаа авраг арслангуудаас бас үлгэр жишээ аваад явдаг. Одоо жишээ нь 1000 залуу байлаа гэхэд нэг л авраг болно шүү дээ. Монгол үндэсний өвхийн төвөнд 20 итгэн авраг байна. Хүн болгоо авраг болохгүй. Тэгэхээр энэ сайхан авраг арслангуудаас бас үлгэр дүүрэл авч явдаг. За би одоо энэ Батсуур аврагыг бас их мундаг хүн юм болов гэж боддоо шүү дээ. Бас ингээд энэ бүх ингэж хөгжсөн үед одоо тий ингэж дөрөв төрүүлнэ гэдэг чи одоо дархаа авраг болно гэдэг чи бас амар хэцүү амжилт шүү дээ. Орчин цагт барилдаж байгаа энэ залуучууд энэ улсын цолтой хөгжүүд бүх хөгжүүд бас сайхан үлгэр дүүрэлтэй нийгэмд ч тэр тий одоо ингээл бүхэл юмараа үлгэрлэж байгаа Мөнхбат авраг байна, Увсын Мөнхбат авраг байна. Тэгээ Батүлзий зан тууштай сайхан тийм чанарыг бас би хаалж хардсан шүү дээ. Тэгэл бас тэднийг өөрөөгөө бас
энэ хүмүүс ингээд тууштай бэлхий гэж би бас тууштай байвал бас цалаа гэх юм байна л гэж боддоо шин. Тэгээ Батсуур авраг тэр надаас 2 3 ах штэ. Тэгэл сайхан төрийн наадам төрүүлж байгаа чинь бид нар бас болоогүй шүү дээ. Бас төрийн наадам төрүүлж яхад бид нар яагаад бас хичээж болохгүй гэж те. Бид нарт бас айгүй мотивац өгж байгаа шүү дээ ер нь бол л те. Би Батсуур аврагч манд би дахиад ч үзнэ. Тий, дахиад ч үзнэ гэдэг байгаа шүү дээ ер нь бол тэгэл Монгол бүхэн өргөнд одоо бас төрүүлж үзүүлж ийн тэгэл энэ болоогүй байна л гэж. Өөртөө арчаад та бэлтгэл сургууль хувийн бэлтгэлж сайн байх юм бол нас бол тийм сонирн биш гэдгийг л харууллаа шүү дээ. Аавын төрсөн өдөр 7 сарын 8-нд ээжийнх 7 сар юу эхнэрийнх 7 сарын 9-нд ээжийнх 7 сарын 10-нд болдог. Тэгэл энэ чинь нөгөө тэмдэглэл гэдэг би наадан дэрэлдэх гад байдаг ингээл бас айгүй төвхтэй байдаг гэсэн шүү дээ. Ер нь л би ч одоо энэ жил нэг энэ эдийнхаа төрсөн өдрийг гоё ингээд нэг бас би ч одоо тэгэл олон зүйлийг бас олиулж байгаа шин залуучууд ингээд зуны сайхан дэлгэр цагт аялал зугаалал явж хат бид нэр одоо энд ингээл цуцгаан голд ингээл нэг сар өөрийгөө ингээл бүх юмнаас тусгаарлал тэ одоо дуу чимээ шоуц ингээ юу гэдгийг те бүх юмнаас өөрийгөө ингээл ер нь амьдралын жилийн 4 үйлрэлд ер нь тэгэл өөрийгөө ер нь бол амжилтанд хүрэхин тулд бол маш их юмнаас тусгаарлаж байгаа хамт олонны одоо аялал зугаалгын момент ч гэсэн өөрийгөө ингээл аваад үлдчихэж байгаа шүү. Тэгэл хүн болгонтой адилхан ингээл яваад байвал амжилт бас буурна те. Тэгэхээр бас айгүй олон зүйлийг солиосолж тэрнээс өөрийгөө тусгаарлаж иж бас амжилтанд хүрдэг гэж би боддог. Тэгэхээр бас хувийн тэгт дур зохион байгуулалтаа хөслөө. Тэгээ манай ар гэр энэ ч бас тэгэл наадмаар бас надад яачих юм болоо гэж бас бүгд л ингээл нэг бас өөрсдөө тусгаарласан байдалтай. Тэгэл намайг бас нэг сэрэхгүй сайхан унтуулж амруулаад барилдуулчих юмсаа гэж бас ингээл чимээ гарахгүй юмсаа гэж ингээл болчихсон тийм 50 байлгах. Тийм 50 байлгах бүхэл юм гэж байна шүү дээ. Үндэсний бүхэл бол бас одоо Монгол улс бол одоо нөө дэлхийд наадам гэдэг зүйлээр одоо ондоошж байгаа шүү дээ. Нүүдэлж яах вэ? Монгол наадам, морь гэдэг юмар л ерөөдөө өв соёлоор л ондоошж байгаа шүү дээ. Үндэсний сур харваа, шагаа харваа тийм үндэсний наадгаануудаар л би ондоошж байгаа гэж одоо энэ тэр дундаас Монгол үндэсний бүхийг одоо нэг онцлог биш одоо нас харгалцахгүй, жин харгалцахгүй тийм ерөөсөө 8 настай болсоос 80 настай буур хүртэл байлдаж байна гэж. Би одоо бид нар бол бас нэг үндэсний өв соёл тээгч гэж боддог. Одоо ер нь бол нэг сайхан бүх үндэсний өвгөр хичээлж байгаа хүмүүс бол нэг дээл хувцс нэг хүн бол нэг 3-аас 5 дээл байгаа одоо тол нэр. Одоо бол нэг 8-9 дээл байгаа. Ерөнхийдөө тэрийг ээлжлээд өмсөн. Тэгэл намайг дагаад миний ойр тойрныхан те хамаатан садан хүмүүс бас тэгэл Монгол үндэсний хуцаа байнга одоо наадамд явахтаа хүмүүс чинь те цагаатам цагаансаар босоод үйдчихсэн ерөнхийдөө хүмүүс чинь. Тэгээд энэ ч бас үндэсний үйлдвэрлэгч нараа бас дэмжиж байгаа шүү дээ. Монгол үндэсний одоо Монгол үндэсний уяач нар одоо юу гэдэг те сураа чилж байгаа хүмүүс бол тэгэхээр би бол энэ үндэсний спортыг одоо тэр жоохон өсвөрийн хүүхдээс ахуулаад тэр үндэсний хүүхэн спортоор хичээлж байгаа хүмүүс бүгд одоо өв тээгч нар юм аа л гэж би ойлгосон шүү дээ. За одоо удахгүй бас Монгол түмний сайхан бахархалт Монгол наадам эхлэх чинь. За ингээд ардын хувьсгалын 104 жилийн түүхт баяр наадам маань одоо эдгээр хоногийн дараа болох гэж байна. Тэгээд нийт Монголын ард түмэндээ одоо баяр наадмын мэд төвшүүлээ. Та бүхэн минь дэн жотоод сайхан надаарай.